Сайн байцгаана уу үзэгчдээ. Тэнгэрийн цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын зочноор Монгол бөөгийн нэгдсэн эвлийн дээд цэцэн гишүүн, Монгол бөөгийн тэргүүн удган, нэргүүн мягмар сүрэн удгааныхаа онгодын өргөнд ирсэн байна. За тэгээд манай танд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ манай үзэгчд маань өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулна уу. За сайн байцгаана уу. Одоо нийт телевиз үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг бол нэргүү авахтай мягмар сүрэн гэдэг. Би бол одоо Монголын бөөгийн нэгдсэн эвлийн дээд цэцэн гишүүн. Одоо тэгээд миний яг гарал үүсэл ухсааг бол одоо Баруун аймаг одоо Барга гэсэн ястан дор одоо явдаг. За баярлалаа. Тэгээд та яг энэ Мөнх тэнгэрийн зан үйлд хэдийд хэрхэн яаж орвоо ямар хөө бас ингээд онгод тэнгэртэйгээ мэдээд яг одоо ингээд сайхан шүтэнэ ийм зэрэгтэй аваад явхад тань одоо ямар замыг туулж иж ирвэ гэдэг чи манай үзэгч олондоос их сонирн байх болов. Би бол одоо онгод тэнгэртэйгээ анх мэдсэн гэсэн юу бол одоо 2004 оноос эхэлсэн. Тэгээд 2004 онд бол намайг анх одоо онгод тэнгэртэй байна. Одоо ийм бөөгийн зан үйлээр явбал их зүйтэй байна гэсэн тийм одоо тийм бурайд гаралтай. Бурайд тийм ястан хүн байдгийн. Тэгээд тэрнээс хойш бол би бас нэлээд олон хүмүүсээр явсан. Одоо бөөгийн голом төвийнхэн байна. Тэгэл дарахад удган зайрангууд байна. Лам одоо шарын шишнаар ч гэсэн бас нэлээдгүй явсан. Тэгээд энэ бүгдээр явж эцэст нь одоо хорчхлан халахын хорчхлан зайрангийн бол шав болсон. Одоо яг онгод тэнгэртэйгээ одоо уулзаж учраад одоо онгод тэнгэрээ заллаад явснаас хойш одоо 6 жил гарсан болж байна. Манай монголчууд их олон үндэстэн угсаатнаас бүрддэг. Тэгээд ерөнхийдөө бол бөөгийн заншил нь их тасраагүй явсан манай бурайд зонгууд тэгээд дарахтууд маань байдаг. Тэгээд одоо сүүлээр одоо халах хотгоод эдгээр одоо онгод тэнгэрүүд маань улааштай бууга зан үйлүүд ёс заншлын юмнууд маань сэргэж байгаа л да. Тэгээд би бараг үндэстэн гэхээр одоо надад их сонин сайхан байна. Та тэгээ манай үзэгч олонд энэ бараг үндэстэн ясныхаа талаар бас нэг тодорхой мэдээлэл өгвөл. За би одоо ингээд барга ястаны талаар богино одоо жижигхэн богинохон ч гэсэн ярих гэж байгаа учраас одоо барга одоо онгодынхоо өмсгөл юг өмссөн байна л да. Энэ бол одоо баргууд бол ер нь бол одоо байгаль далайн иргэс бол гаралтай байдаг юм лээ. Яг түүх улбан дээр бол байгаль далайн ирэг одоо Монголын хойд талаар хэсэгчилсэн байсан тийм жижигхэн ястан үндэстэн байсан байлээ тэгээд хүмүүс бол яг баргуудыг одоо хятад хятадын үндэстэн өвөр Монгол зонгол эдэр гэж айгүйх ярьдаг ирлиз хурлизууд эдэр гэж яг үндсэн юундаа бол байгаль далаагаас гаралтай одоо Монгол яг цэвэр Монгол одоо гаралтай ястангууд бол байдаг юм лээ. Тэгээд хамгийн сүүлийн баргууд бол одоо 1945 онд Монголд одоо Ар Монгол руу одоо дөрвж орж ирсэн тийм одоо яг түүх юун дээр бол бичээстэй байдаг юм лээ. Тэгээд тухайн үед бол яг тэгж дөрвж орж ирсэн баргуудыг бол одоо айгүйх хомроглон устгаж одоо хятад Японы манжийн одоо тийм тагнуул гэсэн нэр зөвлөж айгүйх хомроглон устгаж исэн учраас одоо бараг гэсэн нэрийг бол ерөөсөө зүүхэн болсон. Одоо би бараг ястан гэж хэлдэггүй. Ерөөсөө дандаа л байгаа тухайн үед дөрвж орж ирсэн газар овог ястандаа бол уусаад одоо бурайдуудад орсон нь бол бид нар бурайд гээл одоо хотгоодод ч юм уу дарахтуудад очсон нь бол бид нар тархад гэсэн тийм айгүйх юутай байдаг юм лээ. Яг бараг гэдэг ясныхаа нэрээр явсан нь бол ховорхон учраас өнөөдөр баргын яг бараг одоо хувцас хэрэглэл өмсгөлтэй зүүсгэл ч юм уу тийм юм бол их ховорхон байдаг. Тэгээ баргын түүх соёл бараг дуу гэх зэрэг нь бол бүр ховорхон байдаг юм л. Гэхдээ ер нь бол бараг бурайдын тэнгэр нэг хун шуун гарвалтай хус модон цэрэгтэй гэж ярьдаг. Ерөөсөө яг л ер нь бол ижилхэн аар сархан жижиг сажихантай яг ясныхаа тасарсан тэр югаараа л арай өөр байдаг. Гэхдээ барга яг цэвэр ястан одоо жишээлбэл над дээр ордог онгодуудаас юм уу яг цэвэр баргууд нь бол голцоо ойхон буюу байгаль далайн хойдолд байдаг ойхны 13 ноёдын уул гэж байдаг. Тэндээс голцоо ордог. Ер нь бол тэгээд одоо миний энэ өмссөн байгаа энэ онгодын маань өмсгөл бол ойхны 13 тэнгэр ноёдын их шүлтэдүүд гэж байдаг. Тэрнээс улбаатай одоо бүх ноён баава гэж бурайдуудад бол ордог юм байна лээ. Бид нар бол яхаа өөрснөөхөө хил заншнаар бол бүх ноён эцэг гэж бол нэрийдэж бол онгодоо баясгад дууддгийн. Тэгээд би бол одоо яг тийм үйл өмссөн байна л да.
хоёгийг тий хоёрыг зөвсгөлийн өмссөн байна. Энэ бол одоо дарахад Брэдуудад голцоо байдаг явган хуур манжиг гэж байна. Явган бөөнөрт их хвчлэн хэрэглэгддэг. Энийг бол хүмүүс гаднаас нь харахад бол одоо нөгөө додөгтэй тэгээд энэ бол өхрийн ширээр хийгдээд гуйлаар хийгдсэн учраас нөгөө баатрийн өмсгөл шиг бас харагдчих магадгүй. Гэхдээ яг түүх юун дээр бол ойхны 13 тэнгэр буюу Бухноён Баава гэдэг маань 13 ноёныхаа дүрээр хувилж тий хоёрч одоо тий 13 зүсээр орж ирдэг. Энийг бол шарын шишинд бол 13 хангал гэж бас нэрлэдэг. Одоо энд байна. Одоо тий миний энэ ард байна. Тэгээд ер нь бол тэгж хоёрч орж ирдэг. Гэхдээ яг Бухноён Баавагийн нөгөө урд өмнө нь яг тухайн цаг үедээ амьдарч байсан хоёр дүр нь бол Үүлээ дүүлээ Баатар гэж одоо бараг бидний хэлээр бол байдгийн. Үүлээ дүүлээ Баатар минь хөх тэнгэртээ одоо нисч нөө хөрс дэлхийгээрээ эргэж байна уу гэж одоо дууддаг тий тамлага дуудлага ураа дуудлаган дээр бол тэгж дууддаг. Цагааны тойл байна л да. Энэ надад их сонир сайхан хийцтэй санагдаж байна. Энэ тойл яг ямар учиртай идэл байдгийм бэ? Энэ цагаан мөнгөн тойл байх шиг байна. Тэгээд их уур хийц сайхан тойл ард нь нэг дөрвөн хүчтэнтэй. Энэ тойл яг ямар бэлэгдэлтэй, ямар учир утгатай байдгийм бэ? За энэ бол одоо мөнгөн тойл тийм ээ. Ихэнх улааш нарт бол одоо гуйлан мөнгөн тойл бол ер нь хоёулаа авсаргаараа байдаг. Цагаан тэнгэр тий цагаан бүх үүлийг л одоо улаачдаа нээж хааж одоо юу ах гэж л одоо зэхэгдэж зэхүүлдэг юм болов гэж би хувьдаа бол дүгнж байгаа. Тэгээд дөрвөн хүчтэн байна. Дөрвөн хүчтэн бол улаасаа одоо хүн бүхний л мэтгэл тийм ээ. Их сайхан хийцтэй хийсэн байна. Энэ бас энэ хоёуг дуулга хувцс хэрэгслээ өөр одоо яг ингэж хийдэг тийм одоо дорилгын тэнгэрээ шүтсэн таксан гэж ярьд юм байлээ шүү дээ. Нэг би бас нэвтрүүлэг хийгээл явж байхад яг дорилгын тэнгэрээ таксан тийм одоо дорилготой хүн зэвсэг хоёуг муугаа хийдэг тийм одоо бурайдуудад бол бурайд одоо ясны язгуурын бөөнөр тэгж яригадаад идэгин. Тэгэхээр бас хувцс хэрэглээ тэгж зэхидгүү эсвэл одоо өөрсдөө зэхидгүү энд одоо ямар онцлогтой байдаг юм болоо. За одоо миний хувьд бол би яг нэг л хүнээр л хийлэгдэг юм л да. Одоо өөрөө бол тэр хүн онгодгүй. Зүгээр л одоо юм сах ус штэнтэй тий онгодтой хүмүүсийн үүлийг хийдэг тийм нэг хүн байдгийн. Тэр бол одоо Батмаа гэж хүн байдгийн. Түрүүн ярианаас чинь би сонсоод ингэж ойлгож байна л да. Ямар ч байсан эхлээд бол одоо багш дээр очиод онгод монгодоо залхахад бол өөрөө уг удамтайгаа холбогдоход өөр хоёуг дуулга ингэж зэхэд өгөөд ингэж онгодтойгоо холбогдоод байж итл яг одоо удмаа хөөгөөд энэ өвгдээц нь ороод ирэхээр яг барагт ясны онгод ороод ирчингүүт нөгөө ааш аяг нь бас ингэж өөрчлөгдөөл хоёуг хувцаа нэхэл тэнгүүт бас их судалгааны эрэл хайгуул хийж иш тийшээ явж ин бараг үндэснийхээ талаар нэлээд бас хайж судалж явж байгаад яг одоо онгодынхоо хэлснээр л энэ хоёуг дуулга зэгсэн байгаа юм байна гэж би ойлголоо. Тэгэхээр би ч бас ингэж боддог л да. Ер нь хүн болгон заавал одоо манайхан нэг ийм буруу ойлголт байгаад идэгин ер нь хүмүүс ингэж яриад за нэг багшийн шавнар ихээр бүгдээрээ ижлэхэн одоо форум шиг хувцастай байна. Тэгэл энэ зарим нь их бас энэ дээр нэг талдаа зөвтгөж ярьдаг, нэг талаар буруутгах ярьдаг. Тэгтээ болвол миний бодлоор л хэлэхэд одоо өөр өөрийн жишээлбэл ингээд өөрийн л удмын онгод ороод ирэхээр тэр хүн тухайн л юмнуудаа зэхүүлж яхад хүн болгоных ингээд өөрчлөгдөөл явдгийм байна л гэд би нэг дүгнэлтэн түрээд байгаа юм. Энэ дээр одоо таны бодол ямар идэг вэ? Би бас өөртөө ч юм бол бодол нэг л байна л да. Нэг багшийн шав байлаа гэд одоо тийм ээ. Ер нь бол зүгээр одоо айл гэрээр бодоход нэг ээжээс цувраа гарсан мөртлөө яг нэг хувцсыг нэг арзмаараар нь бүгдөө өмсдөггүй өстэй тийм ээ. Яг тэрнтэй адилхан би бол бас тэгж боддог юм аа. Яг багш босгож өгч болно тийм ээ. Багш одоо багшийг бид нар залаад багшаа дээдлээд багшаараа уг гарвал тий онгоо одоо ингээд би болгоод хувцс хэрэглээ хилүүлээд би болгож болох байх гэж би бодож байгаа. Тэргүүл үгүйсэхгүй. Тэгэхдээ тэр яг өөрийнхөө гарал үүсэл ухсаа тий онгодынхоо хэлснээр өөрөө яг явж чадах юм бол өөрийнхөө одоо яг тийм ээ зөв явах ч юм уу яг зөв удам ухсаагаан залгах ч юм уу тий тэр чиглэл рүү арай илүү түлхцтэй явах юм болоо одоо эсвэл манайхан дааж бүр нэг тийм багш тий багш маань л хэлсэн юм чи одоо би бол одоо үгнээс нь зөрөх хэрэг байхгүй ч юм уу аль эсвэл бүр ингээ багштайгаа л адилхан байвал би одоо багш гээл мундаг болчихно гэсэн нэг ийм
яг өрөөсгөл ойлголтууд ер нь ингээд энэ тэнд одоо тий сүүлийн 2 жилд Монголын богино нэгдсэн эвлэл гэдэг байгууллага байгуулагдаад 2 жилийн хугацаанд нилээдгүй хэдэн тий жижиг том тахилгууд хийлээ. Нилээдгүй хэдэн улаач нарыг цуглуулж их баг хуралдаанууд хийлээ. Тэр болгон дээрс ингээд залуу хүний хувьд ингээд олон хүний яран дээрс дүгнэлт хийж хахад манайхан нэг тим юм болов. Халах багштай байлаа гэхээр чинь халах байгаадах нь онгод нь уурлаад идэг. Тий онгод нь уурлаад сахиуснууд нь уурлаад идэг. Чи яагаад би өөр байх чинь чи намайг ийм дээлэн дээр болгоод байгаа. Ингээл одоо ингээд зөндөл би айгүй олон тийм сахиуст уулзч үзсэн. Тэгээд үгүй та нар одоо нэг ингээд өөрснийх нь хэлснээр багшаасаа яагаад ч юм уу тий. Багш маань зөвшөөргүй. Багш чинь зөвшөөрнө штэ. Яагаад зөвшөөрөхгүй гэж багштайгаа ярилцах хэрэгтэй. Би ийм ястай юм байна. Багшаа одоо яах вэ? Яавал би энэ тал руу онгодынхон барианаас тийм үү тий. Онгодынхон зүхлээс гарах уу одоо нэхлээс гарах уу гэдэг юмыг л илүү л авштай багштайгаа харьцаж өгүүл гэж би бодоод байгаа юм л да. Иннээс хурдан гарах юм болов. Тэгвэл одоо өнөөдөр айл болгонд бөө байна Монголд те. Хашаа болгонд одоо хүн болгол ярьдаг болсон шүү дээ. Хашаа болгонд гэр болгонд бөө болчлоо. Үний юм уу худлаа юм уу? Одоо яг бууж байгаа нь зөв л бахал гэж би хувьдаа бол бодож байгаа юм л да. Тэгээд бууж байгаа нь бол зөв. Тэгвэл Монголын энэ дарагдсан өв соёл тийм ээ. Энд ч одоо оюуны өв соёл давхар явагдж байна. Одоо ястан үндэсний тийм ээ яг одоо Монгол гэсэн угсааны юмдуудыг гаргах гэж л өнөөдөр язгуур болгоноос тийм ээ ястан болгоноос одоо их олон онгодууд тий бөөнөр төрөөд их олон сахиус шүтээдүүд орж ирээд байгаа юм болов уу гэж би бодож байгаа юм. Тэгээд энийг яг тэр чигээр нь авч явах уу эсвэл бид нар нэг нэр доор олуулаа ингээд нэг хамрагдмал байдлаар явах уу гэдгийг тухайн улаач өөрөө шийдэх юм болов уу гэж би бодоод байна л да. Онгодууд манаас тухайн цаг үедээ одоо янз бүрийн л одоо энэ дээдсүүд буурал хайрхтууд орж ирэл хэлэхдээ одоо 500 жилийн өмнө амьдарч байлаа. За 800 жилийн өмнө амьдарч байлаа. За бүр одоо хүн анх үүсгэхэд онгод одоо энэ өөр ертөнцөөс ирж байлаа ч юм уу. Янз бүрийн сонин сайхан ингээд хууч яриануд дэлгэгдэл л дээ. Тэгэд манайхан ер нь ингээд тэртээ тэргүй онгод маань одоо тухайн цаг үедээ бас нэг тэнгэрийн улаач байж байгаа л тэгэл цаг үеийн нийгмийн байдлаар өөрчлөгдөөл нөгөө амьдарж исэн орон нутгаасаа болоод хувцс хэрэглэн ч өөрчлөгдөөл нөгөө үндэстэй ясных нь юм нь бас ингээд шингэсэн байдаг. Тэгээ бид нэр одоо ингээд бас хаалттай болттой байгаад одоо нөгөө манжин дарлын үе шарын шашнаар одоо ингээд орж ирлээ гэж тэгдэг. Тэрнээс болоод бөө маань их олноороо геноцид хийж устгаглаа гэж ярьдаг. Тэгтээ нөгөө яг ингээд бичигдээд үлдээд хадгалагдсан судар ном байхгүй ч гэсэн яг ингэ амьд холбоогоор ингээ холбогдчихдаг болохоор ерөнхийдөө нөгөө дарвч далдайнд боловч бултайнд гэдэг шиг одоо хаа байсан өөрийгөө чи анхандаа халах гээл бодоод явж итэл чинь яг удмын онготой холбогдоод ирэхээр одоо ингээд барга үндэснээ мэдээд баргынхаа түүхийг уншаад барга хүмүүсийг хайгаал барга энэ хоёуг хувцсыг бэлдээл ингээд сууж ин гэдэг бол одоо үнэхээр надад сайхан бахархалтай байна. Ер нь залуу хүн бүр одоо монголоо гэж сэрж явах ёстой. Үгдээс удам угсааг бол бид чи хаанаас ямар цэцгнээс ургах биш. Тэгэхээр ер нь бидний өнгөрснөө ч гэсэн бодох ёстой, ирээдүгөөч бодох ёстой. Тэгээ одоо энэ мөнх тэнгэрийн үргэл мөрөглийг бол үгдээцүүд ийм сайхан аваад яваад ирсэн имийг одоо бидэн дээр энэ үүрэг ирсэн юм чинь энэ олноороо бөө удахгүй төрөөд байгаа юм болов. Тэгж бодоод байгаа юм. Тэгээ миний хувьд их олон бөө улаач төрж мөнх тэнгэр шүтлэг сэргэж агаад маш их баяртай байдаг. Тэгээ сайн хажуугаар саарч яриа хөөрөө байх юм. Тэгээд одоо чиний хувьд бас одоо залуу хүн 6 жил онгод тэнгэрээ холбоод ингэж явна гэдэг чинь ер нь жил хугацаа айгүй хурдан өнгөрдөг ч гэсэн энэ ч баггүй хугацаа. Тэгээ энэ хугацаанд одоо ингээл энэ мөнх тэнгэрийн зам мөрд ингэж ороод явж хахад хэцүү хатууч юм тохиолдож исэн баах. Тэгээд одоо энэ өөрийн үе тэнгийн удган зайрдуудад ямар зөвлөгөө өгмөр байна. Тухайн улаач өөрөө яг зөв зүйтэй ч юм уу те замыг сонгоод яг энэ чиглэл зөв би энэгээр явбал зөв явна гэдэл нэг нь л одоо мөнх тэнгэрээс ч юм уу те тамгалагдсан өвөг дээдс үе удмаасаа тамгалагдсан улаач гэд тодорсноос л хойш одоо аль алийн тусалж тэ зөв зүйтэй явах юм болов гэж би бодоод байгаа шүү дээ. Би бол өдөр нь ажилдаа явбал оройн тэ хилснээр нь одоо ажиллаад харж ирэл оруулдаг үүр цайвал үүр цайхгүй бол тэгсгээл унтдаг одоо тийм л байсан. Хажуугаар нь хүүхдээ гаргана тийм ээ. Одоо би бол 2 хүүхдээ нөхөртэй дөрвөлээ амьдардаг. Тэ хүү охин 2-тай тий. Тэгэхээр ч одоо тэгэл айл ажиллаа амжуулаад тэгжил явах юм болов гэж би бол бодож байгаа. Тэгээд сүүлийн үеийн улаач нар одоо хэлэх юм гэхэр ч одоо юу юм да
жоохон тэ хэл яриа одоо хумсар гэдэг ямыг жоохон зөв зэгцтэй болгол зүгээр юм болоо өөрснөө нэг өөрөө өөрснөөгөө сонсоод үзүүл арай дээр юм болов гэж би бодоод байгаа юм. Манайхан өөрснөөгөө сонс гэхээр л өөрөө өөртөө яриач юм уу те тэгсэн үгээр галзууч гэх юм уу эсвэл заавал нэг хин нэгнэр жичлүүлж ээж юм уу эсвэл тэр нэг багшаар загнуулаад ч юм уу тэр нэг ээж аав нь чи хөөш гэвэл нэг жоохон намайг загнаад байгаа юм чи би өнөөдөр димит хийнээд байгаа юм байна л да ч юм уу би нэг архиугаад байгаа юм байна да гэж бодхосоо илүү өөрөө өөрийгөө сонсоод за би бол бас ойр орчмынхондоо энийг байн хэлдэг байхгүй чи өнөөдөр өөрийгөө зөв байлгаад ч юм уу те чи өөрөө аятайхан зөв явъя гэж бодвол өөрийгөө өдөрт ядаж 3 сонсчээ энэ талаасаа сонсвол арай өнөөдөр нөгөө нэг бөөгийн би гэдэг үзэл арай багасах юм болов уу гэж би айгүйх хувьдаа л зүгээр тэгж бодоод нэг ойр орчимдөө байгаа улсуудтай голцоо тэгж хэлдэг юм л та. Тэгээд яга 3 үнийч вэ? Чи хэнийг нэг зовсон дээр нь ч юм уу хэнийг нэг арай нэг жоохон даапалаад энийгээд байгаа юм шүү. Эсвэл хэнийг нэг чи эз төрмгийлээд байгаа юм шүү га да. Өнөөдөр хүн мэдээж өдөржингөө энийг гэж бол байхгүй шүү дээ. Тийм үстэй хүний амьдралд эсвэл өдөржингөө уурлна гэдэг бол бас асуудал байхгүй. Эсвэл өдөржингөө хүн загиндаг ажилтаа хүн гэж хаанч байхгүй шүү дээ. Тэгэхээр чинь одоо тэгэл ирэхээр л нөгөө наа чи бөө юм бэ? Чанга дуграад байна гэл одоо хаасайг л тийм яриатай болц тээ. Тэгэхээр би одоо тэр мэтийг нэг жоохон бодолцуул зүгээр юм болоо. Өөрснөөгөө нэг жоохон хувц өмсгөл тийм ээ. Эний чинь ямар дуртай нь аваад өмсчдөг, мөнгөтэй нь хийлгээд авчдаг тийм эд хэрэгслэл биш учраас нэгэн л тэр өв соёл тийм ээ. Удам өгсаа, өвөг эцэг, аав ээж юм гал голомтыг сах бадраа гэд биднэрт оноогдсон юм чинь энэ тал дээрээ бас өөрснөөгөө зөв сонсоод зөв сэрээд тийм ээ оюун бодлоо зөв сэрээгээд ингээд зөв одоо Монголд бүүнэр нийлээд зөв талаараа явбал хийх ажил олон биш үү өвчтөө хүмүүсийг тийм ээ босгож болж байна. Энэ олон галзуураад байгаа галзуугийн эмнэлэгт байгаа улсуудыг яагаад зөв үнэхээр бөөтэй онгод тэнгэртэй холбоотой галзуурч байгаа бол тэднийг галзуугаас нь салгах арга байдаг штэ. Бүүнэр чаддаг, хийдэг, бүтээдэг эмнэлэг одоо тийм ээ чи одоо өнөөдөр ингээд гар одоо чамд эмчилгээ байхгүй. Тэгэл чи гэртээ байж байгаа л одоо яадаг ингээ гаргацсан улсууд ирээ зүгээр болцсон. Өнөөдөр сайхан алхаж байгаа улсууд зөндөө штэ бүүнэртэй холбоотой. Заавал ингээ зургатаар гаргахад бүүнэр юм уу? Тэрийг шалцлаа алдсан ч юм уу энэ бүү ингэсэн. Тэр яагаад нэрээ хүч вэ? Тэр бөөтэй холбоотой үнэхээр явж байгаа хүч үү юу гэдгийг хин сонирхгүй л нэрэл хувцтай л болохоор гэх. Тэгэхээр хувц өмссөн улсууд маань өөрсдөө зөв сонсоо зөв сэрээд бас нэг жоохон ч гэсэн өөрөө өөрснийгөө бодоод үздэг болчих юм бол арай бас нийгмийн үзэл тийм ээ бидний бас энэ өв соёл одоо эн чин бичигдэхгүй л өв соёлууд штэ тийм үү Монгол бичгийг бол бичээд өвлөөд үлдээчих гэж болдог бөөгийн үг бол одоо за яг хувц хэрэглээс нь л үе удам дамжихаас өөрөөр бол дамжих тийм өв юу байхгүй учраас одоо ийм сайхан өв соёлыг зөв зүйтэй авч яваасай л гэж бодож байна. Тэгээд нөгөө одоо ингээд бурхны шашин хэд ч маш их судар одоо Есүс хэд ч л одоо Библи гээл юм бүтээл байдаг ингээд хүмүүсээ ингээд энэ чинь бодол хүнэл зохиогоод одоо юу гэдгийг те одоо тэр цаанаас нь бурхан дахил одоо Есүс эзнийхээ хэлсэн үг мөгийг ингээд буулгаад бичсэн байдаг. Би одоо бас бодож идэг ингээд нэвтрүүл хийгээд явж байхдаа яагаад энэ мөнх тэнгэрийн энэ олон сайхан улаачид ийм судар ном бичээд энэ өвөр хүүхдэд хадгалуулаагүй болоо гэд боддгийн. Тэгэхээр манай одоо энэ онгод тэнгэрүүд маань тийм шаардлага байхгүй байсан байна л да. Угаасаа амьд холбоо шууд оюун ухаанаараа ингээд холбогдоод хоорондоо уусаал нэг хүн болоод ингээд ярьцдаг учраас ямарваа нэг юм ингээд буулгаж бичиж энэ мөнх тэнгэрийнхээ нууцыг ингэж хандалж хадгалж ирснийг хамгаалтын болов гэж боддгийн. Бас их тийм муу санаатай муу бодолтой хүний гарт тэр яг одоо шидлэг нууц идлэг юмнууд нь орчих юм бол хүн зүү зохисгүйгээр ашиглаж магадгүй шүү дээ. Тийм болохоор нэг судар модар бичиг ингээ үлдээсэн хаацаасан юм байдгүй болов. Тэглээ гэхдээ энэ олон сайхан улаачууд чинь өөрсдөө л ингээд онгод тэнгэрүүтэйгээ холбогдохоор л өөрсдийн зан үйлээ гаргаж ирээд сайхан нутгийнхаа түүх домгуудыг яриад одоо манай Монголын одоо сайхан уул хайрхтын нэршлүүдийн бүгдийг ингээ өөрчилсөн. Тэгэл онгодууд манд бууж орж ирэл ер нь их анзаарагддаг хүмүүстэр. Онгодууд маань орж ирэл нэг сайхан хайрхны нэр хилээд зүгийн заагаад царай төрхийг хилээд байрлалын заагаал байдаг нэр нь ерөөсөө олддгүй. Тэгээ нөгөө хэдэн улаачууд чинь аргаа ороод газрын зургаас ч нэг хайн очиод хүн амт тэгтэл яг нутагт нь очиод настай хүмүүсээс ингээд сонсохоор тэгж нэртэй байсан юм аа. Ийм нэртэй байсан юм аа гэд бид нар одоо бүр
их нутгийнхаа уул усыг хүртлээ үг дээцийнхээ нэрлэжсэнээс шал өөрөөр нэрлээд ингээд явчаад энэ түүхэн их гуйвуулаад язгуур үндснийхээ ямиг их булангартуулаад ингээд яваад байгаа юм шүү. За ингээд тэргүү удааныхаа онгодын өргөнөөс нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тэгээд энэ олон сайхан хоёрх хөдөлгөөнүүдийг хараад бид хоёроос дараагийнхаа ярилцлагыг эхлэе гэж бодож байна. Тэгээд би ингэж боддөг юм аа. Ер нь асуултаа тавихын өмнө нэг жохон тайлбар хэлчихье. Хүн ер нь эцэг их хоёроосоо л төрдөг. Тэгээд л эцэг хоёрын дундаас л өөр хүүхэд төрдөг шүү дээ. Тэгэхэд одоо нэг аавын тал удамтай байна, ээжийн тал удамтай байна. Тэгээд хоёр талаасаа гарвалтай болчихно. Тэнгүүт аав ээжүүд маань бас ээж ааваас төрнө. Ингээд их олон талын бөөгийн удамтай ингээд болцохороо яг тухайн ганц улаачтай ингээд нэг улаачин сайхан тамгалагдсан улааш төрөнгүүт бүгд л хүний өвөг дээдс болсон онгод тэнгэрүүд очиж үр хүүхдээ сургаал номоо айлдах юмсан, буян хишгээ хүртэхийнсэн гэд бүгд л зүтгэдэг юм байна л та. Тэгээд ирэхээр одоо нэг хүмүүсийн дунд ийм ойлголт байгаа тийм за нэг л одоо онгодын улаач байна гэж бодоод ахш байгаа. Ер нь бол би чадaltaй улаач удамынхаа одоо нэг удам угсааны нэг том чадaltaй улаач төрсөн байхад одоо бүхэл дээдсүүдээ аргадаад энэ олон удган зайран төрөөд авахгүй бас нэг удамдаа нэг сайхан чадaltaй улаачтай байж болох юм байна гэд нэг юм бодол надад байдгийн. Энэ бол одоо буриадуудад бол их хвчлэн байдаг. Оргоо гэж би ингээд харахад өмсгөл зүсгэлтэйгээ энийг бол одоо энэний дотроор өмсөх ёстой юм л да. Одоо өмсгөр нь унжуурга нь унжиж орж ирээд авах учраас аваад тогчлоо. Энэ бол буриадууд их. Тэгээд яг өөрийн чинь саяны асуусан асуултан дээр бол би бас хүмүүс бас гайхаж байгаа байх л та. Одоо тий нэг юун дээр ч одоо баргын хуйг л хийм буриадих хийн тэгсэн мөртлөө гэд энэ бол бас тийм өөрийг чинь ярьж байгаатаа зөв юм болов уу гэж би бодож байгаа. Одоо би хувь хүн гэхэд одоо ээж аав хоёртой тийм үү. Тэгээд миний аав бол одоо тий яг бараг одоо миний аавын аав бол одоо бараг тийм хүн, ээж нь торгууд. Одоо тий яг юм ховдын тийм торгууд хүн байдаг юм байна лээ. Тэгээд тэгэхээр миний ээж болохоор цэвэр одоо халах Төв аймгийн гаралтай. Одоо Төв халах гэж явдаг. Тэгээд анх уг удамаа аваад залхахад бол ээжийн талаас одоо халах тийм ээ. Одоо энэ өргөнд одоо байгаа юм халах өмсгөл дээр халах багшаар залсан. Тэгээд тэрнээс хойшоо бараг гэд одоо тий яг аавын минь талаас бас орж ирээ. Тэгээ бид нарт бас тухайн үед төөрөгдөл гарч ирсэн л та. Манай ээж жишээлбэл одоо тийм ээ. Яагаад одоо нэг хүн дээр ингээд манай багш дээр очиод нэг хүн дээр яагаад ингээд 2 3 янзын юм ураад байгаа юм. Тэгээл орсон болгоно өөр хувцс нэхэд ах юм. Энэ одоо ямар учиртай юм бэ? Биднэрт хэлж өгөөч гэд. Бид нар бас тухайн үедээ анх энэ талаар их мэдлэг бага байсан учраас тухайн үед бол тэгж ярилцчихсан л да. Тэгээд үнэхээр одоо тийм ээ эн чинь яах гэж үе удам тий удам дамжиж орж ирж байгаа гэдгийг чинь ялгаа тэр юм аа. За миний аавын талаас одоо орж ирлээ гэхэд бурайд өмсгөлтэй, бараг өмсгөлтэй байна. Тэгээд тэгсэн бурайд бараг хоёр маань нөгөө торгууд бараг хоёроос ч улбаатай ингээд бас ороод ирдэг юм байна. За тэгсэн ээжийн талаас халах гээд ороод ирж байгаа. Тэгээд ихсэн одоо би чи ихээсээ дөрүүлээ гэхэд миний одоо бага эрхтэй дүүдээр бас тий онгот тэнгэртэй залахгүй бол болохгүй гэд. Тэгээд ихсэн чи одоо нэг айлын 4 хүүхэд ихэд одоо 2 хуваагдах жишээтэй. Ээж автлаад байгаа тийм ээ. Хоёр нь ээжигээ дагцаа халах холимог бас. Тал нь аавынх нь ороод ирцэн. Нөгөө хоёр нь болохоор цэвэр бараг дөрөвд бүрээд болоод идэг. Ингээд одоо нэг айл жишээлбэл жоохон ойлголт дутуутай ч юм уу хүмүүс харавал өөр эцэгтэй юм уу? Эсвэл бол одоо ихнийхтэй эцэг өөртөө юм уу? Эсвэл бол эцэг нэгтэй их өөртөө юм уу гэл ингээ яригадаад байдаг. Ургийн бичгийн чи ингээд яг хөөх юу болоод ирэхдээ ингээд дээшгээ явах юм байна л да. Одоо би бол одоо өөрийгөө халах гэж бодож исэн чи биш юм байна. Одоо ингээ бараг гэж тодорчод байгаа. Онгодуудаасаа тий сахиуснуудаасаа яг ястнаараа ч юм уу тий яг үнд сүгсаагаараа ингэж төөрөлдөд байгаа бол энийг сайхан тайлж яриулах хэрэгтэй юм болов уу гэж би бодоод байгаа. Тэгвэл энэ бол зөв гэж би бол бодож байгаа. Ягаад нэрэл эн чинь хүн болгоно л нөгөө би бол бөөг ургаж байгаа мод цэцэгтэй зүрлэл айгуу туртай. Дэлгэрчил байна. Тэгэхээр бид нар сайн сайхан явж байгаа. Тэгэхээр чи нэг ганц мод тарьж байгаа нэг ганц мөчөр үйж байгаа л салаагаараа нөгөө л үндэснээс чи ингээл ургаал байна. Нөгөө салаа болгон дээр мөн өөр урт бөөгн навч урт бөөгн цэцэг ургадагтай адилхан бид нар ерөөсөө яг л тэгжэл хүн хэлбэрээр хөгжөөд байгаа юм байна. Бидний үндэс улсан нөгөө л ороод байгаа онгодууд маань бид нар дээр салж тараалж тий яг тухайн үед одоо жишээлбэл амьдарч ийсэн тийм ээ харьяалагдж ийсэн нутаг хушуу одоо яс үндэстнийхээ
өмсгөл зүйсгэлээр орж ирэх нь бас байх юм. Яг одоо ясныхаа үндэснийхээ одоо тий хэл соёлоор орж ирэх нь бас байх юм. Тэгэхээр энэ бол бас хазгаа буруу ойлголт биш юм болов уу гэж би бодоод байгаа юм. За ингээд өөрийн тань түрүүн одоо манай үзэгч олон бас харсан байх. Дээлэн дээрт нь сайхан 2 3 тэмдэг байсан. Тэгээд энэ Монголын бөөгийн нэгдсэн эвлээс өгсөн тэргуун удган цол тэмдэг юм байна. Тэгээд ер нь энэ цол тэмдгийг зүгээр одоо байж байгаад гүйж очиод цол тэмдэг авдаг байх. Одоо улс их орныхоо төлөө сайхан үйл хийсэн гэд би сонссон. Тэгээ бас энэ нэвтрүүлэгтээ зочноор урьж оролцуулахдаа бас таны талаар мэдээллүүдийг цуглуулж байла. Тэгээд энэ Монгол улсын маань толгой бол Галтай Таван богдын цас тайрхны их галын тахилгыг толгойлж удирдах бөөлсөн гэд сонсож би өөрөөтөө нэг бахархаж байла. Тэгээд энэ үйл одоо яг галын тахилга маань ямар учир утгатай толгой уулын тахилга маань болсон бэ гэдгийг бас үзэгч олонд маань тайлбарлаж хэлж ярьж өгнө. Алтай Таван богд одоогоос жилийн өмнө л дөө Монголын бөөгийн нэгдсэн эвлэл байгуулагдаад жил болсон. Эхний жилдээ бол бас 4 том тахилга зохион байгуулагдсан. Сэлэнгийн ноён уулын тахилга байна. Хар зүрхний хөх нуур дээр бас тийм ээ тахилга хийсэн. Тэгээд одоо энэ Монголын одоо энэ одоо ус тийм ээ газар шороо ус одоо усны дутагдлалт их орж ийн гэдэг байгаа шүү дээ. Тэгээд одоо туул тийм ээ сэлбийн гол ширгсэн гол горхины ихүүд дээр тийм ээ гол горхины их газар ус дэлхийг баясгая гэж бас тахилга хийгдсэн. Тэгээд 2 дахь жилийнх нь үйл ажиллагаа бол одоо Монголын толгой уул, хөл уул, одоо их уул гэсэн ийм 3 ууланд одоо тахилга зохион байгуулсан. Одоо Улаанбаатар хотоос ирч одоо 2000 км шахуу явж Баян Үлгийн аймгийн одоо тий Цэнгэл хайрхан, Жаргалтхан хайрхан, Цэнгэл хайрхны бэлд Алтай Таван богдын одоо билээр бид нар тахилга хийсэн. Усын тахилга, галын тахилга, одоо нарны тахилга, хайрхны тахилга гэж хийсэн. Тэгээд энэ бол Монголын бөөгийн нэгдсэн эвлэлээс одоо ард олон тийм ээ одоо бүх одоо үндэстэн яснуудад одоо мэдэгдэх гэх юм уу тийм ээ одоо гал головдын сэргээ ийм зөв зүйтэй ажил явагдаж байна. Галын тахилгыг хийвэл ийм одоо тухайн орон нутаг тахилгад оролцсон улсуудад тийм ээ тахилга хийж буй улсуудад нийт одоо сүсгтэй олон ийм одоо авшиг буянтай юм байна. Тийм ээ усын тахиул ийм байдаг юм байна. Газар орон сэрэг нь ус бороогүй бол ус бороо ордог болдог ч юм уу тийм ээ. Өвчин зовлон одоо ард олон тэмцэлтэй байсан бол тэмцэл нь одоо үгүй болно гэсэн тийм зорилгоор бол хийгдсэн. Энэ жил бас Монголын бөөгийн нэгдсэн эвлээс их том тахилгуудыг удирднаа, зохион байгуулнаа гэж тэгжсэн. Тэр тал дээр та бас товчгоо мэдээлэл манай үзэгч олонд хүргэнэ үү? Тий одоо энэ жилийн Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн дараагийн үйл ажиллагаа бол хамгийн сүүлд хөл уул буюу доронтын тийм ээ хөл уулын тахилга бол болсон. Одоо ингээд хаврын одоо эхний тахилга гэх юм бол одоо говийн тахилга болох гэж байна. 5 сарын 16 17-нд одоо Өмнө Говь аймагт болно. Одоо энд одоо нийт тийм ээ онгоц шүтэнтэй одоо сүсгтэн олон бөө тэнгэр шүтлэгтэй улсууд маань өргөн одоо оролцоосай гэж бодож байна. Манай дахамгийн их тогшорсон уул ус нь тийм ээ ус ундаар гачигдсан өвчин зовлон одоо тийм мал хууны асуудалтай байдаг газар юм болов уу гэж би хувьдаа боддог. Тэгээд энийг одоо их өргөн нийтээр нь аргадыг тайвшруулъя гэж Монголын бөөгийн нэгдсэн эвлэлээс нийт одоо толгой бөөнөр тийм ээ тухайн орон нутагт байгаа бас бөөнөрийг нийт хамрагдуулаад ингээд говийн тахилга хийх гэж байгаа. Улаач хүмүүс бол маш их хатуужилтай байдаг, маш их зовлон бэрхшээлүүдийг давж туулж идэг. Би одоо тэргуун удгантайгаа яриа сууж байхдаа одоо гинт халах гэж жагаад одоо бараг гэд сонсоод явхдаа маш гэрэл хайгуул хийж ирсэн гэж түрүү хоёлоо дурдсан. Бүр тэрнийхээ дагуу одоо манай Монголын газар нутагч үнэхээр өргөн уудан байсан. Байгаль далайн цаашаа Сибирь хүртэл монголчууд одоо уршаа хятадын бараг цагаан хэрнээс наашаа ингээ одоо ядаж бодоход одоо наашаа Монголын нутаг байлаад. Гэтэл энэ эртний үг дээдсүүд онгодууд манд буухаараа энэ Монголын чинь энэ Монгол энэ газар чинь миний уул байдгүй. Одоо та нарын энэ төрд байгаа төрийн чинь эрх мэдэлд байгаа газарт миний уул байхгүй байна. Ингээ гомдолдог онгодууд маш их одоо гомдолдог, зарим нь их гансардаг. Одоо би өөрийнхөө өссөж төрсөн тий амиа авж хүүгээ цөглж төрсөн тэр одоо бууцсан дээр очимоор байна гэхээр одоо жишээлбэл одоо
бүр байгаль далайн цаад хязгаар тайганд одоо Сибирт байж жишээтэй. За нэг нь болохоор бүр энэ урагшаага хятадын нутагт байж жишээтэй. Тэгээд онгод маань ингээд гомдлоод тэрийг хүсээд байхаар улаач болсон бид нар чинь сэтгэл санаа хямраад уймраад бачимдан одоо төр засаг маань одоо биднийг дэмжээ тусалдгүй байх та гэ. Тэгэл одоо өөрөө ямар ингээд зовж тарчилж үхэлтэй нь биш. Тэгэл байдаг юм а бариад тэгээд өөрөө бас тэргүй удхан бас урагшаага бас явсан юм байна. Тэр талаараа манай үзэгчдэд ярьж сонирхуулж өгвөл бас их сонирн байх болоо. Яаж тэр баргын яг тэр онгодынхоо хайрханд яаж очиж яваа гэдгээ бас сайхан ярьж хөөрж өгөөч ээ. За одоо бас 2 жилийн өмнө л дөө. Манай одоо нэг барга одоо манай аав юм ээжийн талаас ордог онгод маань одоо тий сахиус маань одоо би нутагтаа очимоор байна. Би одоо тэр нэг уул аваан дээр очимоор байна. Одоо богд гэж нэртэй тийм уул аваа байгаа гэдэг. Тэгээ одоо тэгээ урагшаа нөгөө мэдгээрэл богд уул руугаа л 2 3 ч зүтгүүлсэн туулын тэр аваарч зүтгүүлээлэдэг байдгүй. Биш л гэдэг. Тэгээ нэхэлд орсон. За одоо яах вэ гэх. Тэгээ сүүлдээ бүр янз бүр болоод болохоо болоод одоо нэхэлд орохор ч ямар л байдаг үлээд улаач тийм ээ. Тэгээ багштайгаа уулзаад багшийнхаа онгодуудтай уулзаад. Гэхдээ одоо ингэж байна одоо яах вэ багшаа гэдгсэн. Манай багш онгодоо оруулж өгөө. Тэгээд за чи нэг зүүн тийшэл бараадаад яв. Том биш юм байна. Бас нэг дуун зэргийн биш юм байна. Нэг жижигхэн юм хөөрхөн молгор мүлгэр тийм молгор юм юутай ороотой тийм нэг юм байна. За чи зүүн тийшэл бараадаад яваад тахтал ер нь л бол олон доо. Гэхдээ алхад бол өнөөдөр байхгүй юм байна да чи одоо гэл тэгээ би амарсандаа за одоо хүмүүс гятад гэл тэгээд идэх юм л одоо тэгэл гятад л юм байлгүй дээ гэл тэгээ газрын зураг мураг юун дээрээс хаагаад гисэн одоо доронтын хавирга бомтоор гараад тэр алтан имэйл гэж газарт байдаг юм байна. Уулаасаа одоо доронтын баргууд өвөр Монгол тийм ээ. Яг тэр манжурын наатлаар нутгалдаг өвөр Монгол баргууд өөрснөө дахиж шүтдэг тийм ээ. Намрын 8 сарын 20-оос 9 сарын 15-ны хооронд жил болгон баргуудын тийм тахилга болдго юм байна. Уул авааных нь тийм ээ. За тэрийг бол гэхдээ яг одоохонд бол дандаа хургуудаар хийлэгдэг юм лээ. Тэгээд тухайн үед бол би одоо бас ийшээ доронт зүүн аймгаар тойроод доронтоор яваад цаашаа хавирга бомтоор гараад одоо бас хил гарахад айгүй хэцүү идэх юм лээ л дээ. Эндээс би бас одоо нөгөө хилээр ч одоо тийм ээ нөгөө хийц сэнгэрэг яг үлээ өмсгөл зүүсгэл нөгөө их мөнгөн толимол ирэх гэл тэгэхээр нөгөө эртний идэл энэ төр гэл асуудалтай гэл за тэгэл одоо эндээс зөвшөөрөл авч гардаг баатар гэл би ч одоо соёлын яам одоо тийм ээ энэ бөөгийн нэгцэн эвлэл тэгэхэд одоо 2 жилийн өмнө анх байгуулагдчихсан. Тэгэл одоо энэ сүнс судлалын академи зурхаа судлалын академи одоо бүгд өөрөнгөөр нь орж би ингэ гисэн юм одоо би тэгээ та нар шалгуулъя одоо тэгээд худлаа өмнө ярих чинь нэг үл би онгодоо оруулж уулзуулъя тийм ээ одоо намайг нэг ийшээ явхад минь хил хязгаараар гарахад минь ингээд нэг туслаач дэмнээч гэд тэгээд ийшээ хил гарахта бас хөхтэй нөгөө дээлмэлийн нэг цүнх мөнхэнд эрэх толио өөрөө зүгээд халуун зунаар ч одоо алчуур битүү ороогоод тэгээ хизээ болохоор ч одоо тэгэл нөгөө машины хойдлын юу мөн дээр тавих жишээ нэ айгүй бүр тийм марзантай яаж хил гарсан. Тэгээ хил гараад цаашаа амжилттай алтан имэйл гэдэг газар очиод яг тэр баргын тахилгатай одоо өнөөдөр манай монголчууд хүртэл аягүй хөчдөг юм лээ. Барга гэж хэлдэггүй учраас тэрийг ил гаргадаггүй юм байна. Бид нар барга ясна шүү дээ одоо баргууд бүрээдүүдийн алтарган ч юм уу те ийм юм болдог яг тэрэн шиг баргуудын тийм юм болдог юм байна. Өөрс нөгөө барга гэж нэг ярьдаггүй учраас тэрийг ил гаргадаг юм байна. Тэрүүхэн тэндээ тэгэл нэг гятадтай бол айгүй нүсэр цагаан сараасаа илүү хийдэг тэрийг. Бүх тэр хаваараа бүгдөө амардаг бүх ингээд үйл ажиллагаагаа зогсоодог. Зөвхөн тэр овооныхон тэр үйл ажиллагаан дээр бүх анхаарлаа төвлөрүүлдэг. Тэр алтан имэйлийн одоо нөгөө хушуун дарга одоо манайхаар бол засаг дарга гэдэг хүн намайг хүлээж авч уулзаад тухайн үедээ санал бодлоо солилцоод тэгж яхад тийм юм ярьжсэн. Одоо ингээд чамааг одоо ингээд цагдаа магдаатай ингэж л тий онгодыг ч оруулахгүй болохгүй. Одоо нөгөө хятадын хуулиар бол 20-той тэгээ нөгөө ламаар яадаг учраас одоо ингээд бид нар яагээд ёстой хөрх юм айгүйх сайн тусалсан надад. Төр засгийн маань энэ боловсрол соёл шинж ухааны яам гэж одоо бүхэл бүтэн яам ажилдаг. Тэгээд энэ бас энэ яг энэ удгам зайрангуудтай энэ тал дээр бас жоохон тусалтай дэмжлэг өгж анхаарж энэ ард түмний соёлын өвийг хамгаалах гэдэг том төсөлт ажил байдаг юм байлээ. Тэгэхэд одоо энэ нөгөө гэр гэртээ нөгөө бөөрнхий одоо юу гэдэг юм те нэг ингээд нэг 5 хантаа гэртээ нэг баахан хүнд нөгөө онгодынхоо юунд ороо хүлээ
дээрээс нь ороод л өвдөж хавдахын эрхэнд элдв дээдийн болоод тахаар хідэн кино жүжигчид л хувцс хийж өмсөд бид нар одоо янз бүрийн хувцс хийж өмсөд хиндэ жүжигээ үзүүлэхөө яг хоо энэ ард иргэдийн чин дунд нийгэмд чин бас ийм бас одоо өөрсдийнхөө удам ухсааныхаа үлийг сэргээж ядаж яваа ард түмэндээ туслах гэж ядаж яваа энэ бас залуу сайхан удган зайрдуудынхаа зоргийг мохоочгүй байхын тулд нэг дэмжиж тус дэмжлэгээ өгдгүүмаа гэхэд ядаж одоо нэг уул нутагт нь өг дээцийнхээ уугуул унсан газар угаасан усанд нь дөхүүлчдэг тэр нэг визмис гарах тал дээр бичиг мичгээ нэг цааргалахгүй шиг өгж идэг болуулна гэд би бас хэлмээр бас ингээд яриад явхаар яад юм л да. Ер нь удган зарингуудаа уулзаал явхаар хэлмээр ярмаар юмнууд гарч ирээл байдаг. Ер нь ингээд хэцүү. Бараг гэд хэлхээсээ хүртлээ ичээд энэ хүмүүс өөрсдөө тэр наадамд очиж нууцаар оролцдог. Бид нар чинь Монгол улсын л иргэн хүмүүс. Бүгдээрээ л энд амьдардаг. Манай монголчууд олон үндэстэн яснаас бүрдсэн. Тэгээд нэг жижиг яснуудаа болохоор тийм нэг ирлиз одоо тийм ч орсууд гээд ингэчээр чинь одоо энэ цөөхөн монголчууд чинь хэцүүг нь шашин шүтгэн хүмүүсийн ирэх ямар нэгэн үндэстнэр нь ингэж боогдуулж боомлуулахгүйгээд манай үндсэн хуулинд их сайхан заалтууд байдаг шүү дээ. Тэгээ энэ сайхан бид нар бас энэ бөөгөө мөнх тэнгэрээ шүтэж байгаа энэ удган зайрангуудыг бити их ингэж хатуу хөтөө байгаа ч гэд би бас дамжуулаад хэлчээ. ولخ تخي أخيمو تو ولخ تخي يوم يخيل واقعي من خيول خيبنا تو همون بستای چخار همون بستای چخار تا قاعد تومو تو خيمي والقاعد الخوا تو 이것도 진짜 오 허이가 تو خلي من خبر خلي واللي هي قلت خاغنا على الخلينا تو تاو خوشت أقول لك تيلا تاو إنه فرصون كوكيته وندالت تسهلري أنخوي خي تو منو أنخوينا سيخديلا تا خاخي من يخيا ورخول خي مخي توكل وخي تقول خي مخي قور اللودا حكر خي مخي روندالادا خرمون يوغنا خاخالتا تنشوتي تو Энэ төр томоо олныхоо төлөө сургаал намаа айлдаач гэд энэ одоо цагийн үйлээр одоо Монгол туурахтны Монгол угсаатны айл бүрийн хойморт ярьдаг авдар байдаг болсон. Тэр ярьдаг авдраар таны хөрөг дүүр гарч таны дуу хуур их туурахтны айл өрх бүрд хүрх юм дээдс минь. Дүүгийн нөхөй. түүн болохоор өнөө цаг түүн гайхалтай шидэт авдаргүй. Манай хэн үхийдэл ахын. Тийм үү. Түүнээ задарсан. Өвгөн гоодох юм. Гооцсон дээ үү. Өвгөн арын гооцсон. Я. Таа сахад. Хахайла барахайла үлхэвина. Түүхий хэмээн хэла цэгэлнэ хэмэхийг өрлөхөд хулахай хүмүүн хэдэ. Хадгоо хэмэхин бэл хулна хэмэдэг. Тохлогоо. За. Тагсны хэмэхийг л ахорлохгүй. Бордог хэмэхэрэл үхвэж. Улс орон маань төр төмөө олон маань яавал сайхан жаргалтай байх вэ гэд алтан сургаалаа айлнаа. Хүмүүн хэмэхчин эцэг хүмүүнэл дэйлдэгүтэй. Тийм ээ. Хатны хэмээх самганаал мөрөлдөгүтэй.
Үндэрэ жарна. Аа ээжийг бол нуруунд дээрээ байлгадаг шүү дээ гэж. Мөрөн дээрээ. Түүхэлхала. Төрөлн хэмэхэн дэлгэдэ. Төрөө дээдлээд Нэлхэнс хэмэхэл энэрэд. ялхсан инрээд Өтгөс хэмэхэн л. Тохолоо хэмэгэдэ. өтгсөө хүндлээд За түглэ хэмэгэдэ. Хөхнөхэ хэмэхэл мөнхөл тэнгэрнэ хэмээнэ байна. Хөх тэнгэр. тий хөх мөх Түүхэ тэнгэр хэмэхтэл. Үнэн хэл хэмэгэдэ мэхижил вэйвэлнэ. мөн хөх тэнгэрээ мэхийж хүндэлж байвал Өнөөхөө доохоо болохыг зөххөл очиг юм. өх одоо доод сууд болоод энэ ард түм маань ард олон маань сайн сайхан явнаа гэж хэллээ дээдс маань. За хаахайла тэнгэр хэмэх тэндэрслээд тушгил хэмэх игэл дагайл хэмэвэл хаатиэл дэнслийн хэмэх зэнд залрахын түүхий байх үедээ. Тэнгэрдээ тэрсэж муу бүхнийг сэтэж бодож явбал аяндаа бүгд дэнслэгдэж хэцүү хатуу амьдралыг туулж өнгөрөх болно гэж байна дээдс нь. Түүхий байх. Тэгээд дээдс маань хөөснөөр 92 болвол галдаа эзэн байж, эмэн сайхан жудагтай, эрен сайхан хэмэртай байж, эцгийгээ дээдэлж, эхийгээ нуруундаа асардаг шиг төрөө дээдлээд өвтгөс нялхах балчир үр хойчоо нуруундаа ачиж үүрч, өг дээдс мөнх хөх тэнгэрээ дахин дээдэлж байвал аяндаа зам мөрөн шулууднаа гэж энэ тэнгэр дээдс маань айлтлаа. Тэгээ манай нэвтрүүлгийн цаг өндөрлөгт өгч байна. Тэгээд телевиз үзэж байгаа үзэгч олондоо тэгээд бас ижилхэн одоо бидний нэг жимээр явж байгаа удган зарангуудаа хандаж хэлэх сайхан үгээр нэвтрүүлгээ ингээд өндөрлөё хоёлаа. За одоо тэгээд нийт тэнгэр шүтлэгтэй тийм ээ. Ард түмэн нийт зон олон маань одоо эвтэй найртай зөв одоо тийм ээ. Ив зүйтэй эрүүл сарвал одоо үнэн чударгал байгаасаа л гэж хэлээ да. Тийм ээ үнцэрхэг гол нь үнцэрхэг гэдэг маань бас нэг тийм фашист нацист биш. Зүгээр зөв зүйтэй онгод тэнгэрийнхаа үйлэнд одоо үнэнч тууштай байгаасаа тэгээд аж аргалтай бүгдээрээ хотол олноороо сайн сайхан онгодууд нь хүчтэй тийм ээ. Эрүүл инх байгаасаа л гэж хүсэе да. За баярлалаа. За Тэнгэрийн цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөө үзэгчтэй дараагийн дугаар хүртэл түр баяртай.